Өнөөдрийн дугаар дээр онцгойлж бас үзэгчдээс асуулт авсан. Үзэгчдийн дугтуй. Манай зочин олон улсын хэмжээний мастер бэлгүүнд бас ирсэн байгаа. Тэгээд та энэхүү дугтуйг задлж манай үзэгчдээс ирсэн 5 асуултанд хариулж өгнө. Бас гоё таандар шиг задлж байна шүү дээ. Ураад ба. Нэг нэгээр нэрлэх бах тий. Тийм, хамгийн ихний асуултаас нь эхлэв. Оюутны лиг тоглолмоор байдаг хүүхдүүдэд өгөх зөвлөгөө байна уу гинэ? Энэ дэр дэлгэрүүлж бичсэн байсан санагдаж байна л да. Одоо жишээ нөгөө нэг сургууль нь оюутны лигт бага оруулдаггүй хүүхдүүд байдаг гинэ. Тэгээд өөрөө аягүй сайн тоглох сонирхолтой, чадвартай байгаад байдаг. Оюутны лиг рүү нэвтэрч чаддаггүй. Тим хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч гэж асуусан байсан. За, оюутнуудыг бол яг миний хувьд одоо бодож байгаагаар энэ манай оюутны сэгсмэг холбоог байгуулагдсан. Айгүй мундаг залуучууд ер нь бол нэгдээд бүр сүүлийн 2-3 жил бол айгүй оюутнууд ч нөгөө сургууль дээр очиж аялан тоглолтууд хийдэг болсон тий. Тэгээд ер нь бол зохион байгуулалтын хувьд бол айгүй зөв системтэй явагддаг болсон байлаа. Зүгээр яг би зөвлөгөө гэхээр яг энэ хүмүүс нөгөө ямар асуудал тулгараад байгааг нь ойлгохгүй байна л та тий. Зүгээр нөгөө жишээ нь одоо Батлан хамгаалах дээд тоглолтог, Батланд тоглолтог сурдаг залуу одоо мөс ч юм ангахт очиод багт нь орж тоглож болд юм уу? Тэр угаасаа нөгөө зохицуулалт нь байхгүй байх л та. Тий зүгээр нөгөө дивишнэрээ бүс бүсэрээ ч юм арай өндөр зэрэглэх хувийн ихтэй сургуулиудын дунд ч юм уу нэг тиймэрхүү гаргалгаа байгаа. Би яг энэ дээр тэр талаар сайн мэдэхгүй байгаа. Та бас холбоонд байхгүй болохоор мэдэхгүй байгаа байх л та тий. За дараагийн асуулт. Саксны дугуулan хичээлүүлдэг гинэ. За, саксны секц дугуулan ер нь надаас хүмүүс айгүйх асуудаг л да. Тэгээд ээжнэр аавнар хүүхдүүдэд явуулъя гэдэг ер нь тэгээд бас хичээлүүлж ирсэн. Тэгээд энэ дээр нөгөө зарим тамирчид нь болохоор хүүхдүүд яг нөгөө мэрэгжлийн тамирчин болох яаж өндөр өсөрдөг болохоо тогтдог болох ч гэдэг юм уу. Тим сонирхлоор явдаг хүмүүс байдаг. Зарим нэг асуудал болохоор нөгөө хүүхдийн секц яхаар хичээлүүлэхээр хүүхдүүдэд тураая гэдэг. Нөгөө саксны секц биш. Орчин цагийн асуудал гэж байна. Гөө тэр тоглох нь сайн маань тамирчин болох нь яг хөө зүгээр нөгөө тураагаад өгдөг. Хөдөлгөөнд нь жоохон нэмэр болоод өгдөг. Тийм асуудлууд айгүйх гараад байдаг. Зөв нөгөө тэр чинь бол саксны секц биш зүгээр одоо нэг хүүхд тураах том баг болох болов тийм. Тэр нэг тийм асуудал гараад байдаг. Одоо бол хичээллэхгүй байгаа юм байна тийм. Одоо бол ингээ ажил хийж болохоор яг ажлын цаг бол амжихгүй байгаа даа. За дараагийн асуулт. Онгорхой заалны дугаар байна уу гэнэ. Яг хоо онгорхой заал бол байгаа. Гэтэ дугаарыг нь бол яг хэлж болохгүй юм л да. Гэтэ нөгөө эргээ асуудалд орох байх л та. Тийм. Угсаа энэ ч болохгүй сте яг нөгөө юу гэж хэлээр юм бэ? Тэ өглөө үүрээр ч юм уу те ганц нэгээр хийх нэг тийм гаргалгаа гаргаж байгаа. Цөнөөс ш ер нь бол олон нийтэд тэгээ цуглуулах байгаа болохоор байхгүй шүү. За тийм шалтгаан болж болохгүй бах те. Тэгэх юм бол өөрөө асуудалд орно. За нууц гинэ. Хуруунд дээр хэр удаа бөмбөг эргүүлж чадах вэ гэнэ. Чи бөмбөг эргүүлдэг байл. Би ч бол нэг ТЛЧ мэлч гэдэг нөгөө юунд бас явдаг. Тийм шүү. Тийштэй худлаа. Манай Мишелчээр нь бас жоохон эргүүлж байсан тий 10 жил багт миний санахын тэгээд хэр удаан гэж би нэг 10 орчим секунд худлаа бөмбөгөөр хөдөрлөө. За үнчи тусдгүй. Яг 10 орчим секунд 10 орчим секунд гэсэн шүү. Tas энэ хойрт ягааг бүр амар би заал маланд бага орж байгаа. Нэг үчих юм уу? За маа. Энэ тэ таслаад арай удааныг оруулчих болно шүү дээ. Тэгээ тий. Одоо нэг хэдэн точтын сан. Босгүй сууч мөхөр айгу. Сууч. Суух хатаас гарч. Тийм үү. Тэр суугаач би бүр шатсан шүү дээ. Бүсгээрээсээ доош орно шүү. Босчихвол. Суухаараа юугүй юм а тий. Тэгээ дараагийн асуулт яасан гэлээ? За тийм. Чи айгуу сайн бэлтгэсэн байна л да тийм. Ингээд харж мараа яриад байгаа байхгүй. Би тэгээс ер нь гайгүй байсан ингээд бат яг би нэг 14-5 секунд тэгээд гараараа ингэдэг ярихчихсан байхгүй. Тэгсэн яг хүмүүс яриад айгуу ингэ болчихлоо. Баригчлаа гэж. За баярлалаа. За хэдэ хамгийн сүүлийн асуултанд хариулъя. Яа энэ амар эвгүй асуулт байхгүй юу? Уншаад өгч эхлэв. Тийм. Таны бодлоор Монголын номер 1 тоглогч хэн бэ гэдэг байгаа байхгүй юу? Энд чинь нөгөө
яг одоо манай найзууд бас байдаг байхгүй энд нөгөө өрсөлдөг гэх юм уу одоо. Тэгэл бид нар энэ тэнд ингээд хаан ч явсан юм амирх тагдаг энэ асуулт. Тэгээд одоо би өөрийгөө гэдэг хэцүү одоо найзуудаа хэлээд байх. Энэ бол энд одоо ингээд ярихаар санчир мөнх төвшин аз хоёр гэдэг манай найзууд орон сэргэлэн ч юм уу те. Тэгээд одоо энэ 3-3 тоглож байгаа залуучууд бас энд нэрлэгдэж болох байх. Гэхдээ яг одоо хин гэхээр миний хувьд бол яг би хэлвэл санчрыг гэж бодож байна л да. Гэхдээ яг энэ дээр ингээд хэлэхэд яг адилхан нэг номерт байж болох зүйл одоо 3-3 тоглож байгаа залуучуудаас бас байж болох байх те. Тэгэхээр яг заашгүй орж ирэх хэрэгтэй л баг те. Тий, магадгүй яг үнэхээр хооронд нэг нэгээр нь тоглож бид нар ерөөсөө үзег болохоор би яг зөвхөн нөгөө ур чадвар талаас нь юм уу магадгүй нөгөө олон улсад гарсан Монголоос одоо гарсан тоглогч бол одоо санчир байна шүү дээ тий. Тийм болохоор санчрыг гэж бол хэлэх хэрэгтэй. Баярлалаа. Үзэгчд маань бас өөрсдийнхөө илгээсэн асуултанд хариулт авч чадсан байх гэж итгэж байна.